Ачигчид нэгэн татсан машинаа эзэнтэй шахуу ачдаг байсан. За энэ нь иргэдийн бухимдлыг төрүүлж эсэргүүцэлтэй тулгарснаар ачих явцад тээврийн хэрэгслийн эзэн нэрвэл ачгаа болдог болсон. Харин үүний оронд маш хурдан хугацаанд буюу тээврийн хэрэгслийн эзэн гарч ирэхээс өмнө ачдаг болжээ. 5 минут зогсчоод гараад ирсэн чинь юм болчиход энэ нэг эмхтэй юу яагаад Залгаад ирсэн. тий залгаж хэллээ тэгээ гүйж гарч ирэлээ гэж. Таны утасны дугаарч бол машин дээр чинь байгаа. Өөртөө залгаж байна. Залгаагүй л байсан л та. Би нэг удаагүй 3 минут орчим л болсон баг. Тэгээд ачлаа чи 2 минутын дотор гарч ирэхгүй бол явлаа гэд энд жисэн хүн над руу залгасан юм. Тэгээд би 5 минутын болоог бол гараад ирсэн тэгээд. Энд тавиад хэр удсан бэ? Энд тавиад 2 минут л болж байна. 2 минут л болж байна. 2 минутын дотор л ер нь ачиж. Тийшээ ороод натраа тайгаад ороод гарч ирж байна. Тавиад л ер нь ачиж. Ачигч машин тээврийн хэрэгслийг ачаад хөдлөхөд ердөө 3 минут хэрэгтэй болж байна. За ачигч тээврийн хэрэгслийн хаалгыг битүүмжиллээ гар утсан дээр доторх болоод гаднах дүрсийг баримтжуулаад хөдлөнө. Уг нь тээврийн хэрэгслийг ачхийнхаа өмнө эзэнд нь уцаар мэдэгдэх ёстой гэдгийг нийслэлийн засаг даргын зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга ган төмөр тайлбарлаж байсан юм а. Харин ачигч нар уцтаж мэдэгддэггүй байна. Уцаар ярих чанга ярихчаар сануулгах тийм журам байх. Залгаад хэлж болохгүй тийм. Бид нар одоо залгаж хэлэх тийм журам байхгүй болохоор бид нар одоо тэгэл хүн гараад ирвэл буулгаад өгчнө. Гарч ирэхгүй бол ингээл ачлалтаа хийгээл яв. Өчигдөр залгаж хэлсэн юм бол ер нь ачлаа шүү гэж. Тэг сануулт биш үү? Ол хан төмөр дарга сануулах ёстой гэдэг хэлсэн шүү дээ. Ямар хан орлогч. Засаг даргын орлогч. Уцруу юу заалах тий. Залгадаг тийм журам байдаг юм тийм. Ер нь бол залгадаг юм тийм. Машина орхингууд аччихлаа гэсэн тайлбартай жолооч нар олон байна. За энэ нь ачигчид ашигын төлөө ажиллаж өгнө гэх шүүмжлэлийг дагуулад байгаа. Энэ телевизийн сурвалжлах групп гурвалжингийн гүрний хажууд одоо хөсөг тэрээдийн хажууд байрлахын журмын хашааны үүдэнд 30 минутын турш судалгаа хийсэн юм а. За энэ судалгааг юу гэж хийсэн бэ гэвэл 30 минутын хугацаанд энэ журмын хашаараа хэдэн машин ачигдаж ордог, за хэдэн машин буцаж гардаггүй гэсэн судалгаа хийсэн. За 30 минутын хугацаанд бол 8 машин ачигдаж орсон. За 4 машины эзэн бол машина буцааж авсан ийм дүр зураг бол ажиглагдаж байна. Тээврийн хэрэгслийн ачигч компаниуд хямдрал зарлаж журмын хашааны хөлсөө 70 мянган төгрөгөөс 55 мянган төгрөг болгож бууруулсан. За 30 минутанд 8 машин гэдэг нь 440 мянган төгрөг. За үүнийг өдрийн 8 цагаар тооцвол 7 сая гаруй төгрөг орлого төвлөрдөг юм байна.